бичиж чаднаас. Тэгвэл А үсгийн яаж бичнэ? За энэ 5 үсгийн юу гэдэг? Та одоо А үсгэн энэ толгой жишүү энэ шугам дээр дөрөвдүгээр шугам дээр дахиад энийг x яваад өмнө талын энэ хоёр дахь шугам энэс өнгөрч болохгүй. Тэгчээд үүнээс доош нь одоо яг доош нь татчих. Хойш нь сүүлээ явуулна. Сүүлээ яваад ингээд татах. Энэ хамгийн сүүлийн зураас өнгөрч болохгүй. Энэ хүүхдүүдэд энийг хэлээ өгчнэ. Энэ дахиад бичиж үзлээ. Шүүн толгой шиг жишүү. Энэ зураас энэ дэр хурж болно. Энэ дэр хүрэхгүй яхан хойш нь бичиж өгөрөө. Тэгж чаад энийг одоо урагшаа аваад x явуулаа. Дахиад энэс ингээд хойшныг татаад энэ төрөл болчих. Иймээс энэ хүүхдүүд үйлчлэхэд ийм амархан боловч та надад нэлэх хүүхдүүд одоо миний энэ зааснаа таас бичүүл үзэл тэр хүүхд ийм амархан бичиж чаддгүй. Ийм дотор бол ямар алдаа гардыг гэхээр хүүхдүүд энэ толгоогоо заримдаа нэг x ингэж гарах гэдэг. X гарах. Шийдхэд энэ жах жишүү шин. Толгойн жишүү гар. Тэгвэл энэ x бичиж байгаа. Дараа одоо бааж байна. Энэ чинь шүдэн жах ингэж жишүү байдаг чи. Та энийг ингээ x бичээд байх. Ихлэ заах энэ хүүхдүүд минь x-ээр бичүүл. Явсаар хүүхд чинь ингээ жишүү болоод эвэнд орчтой. Тэр ихний юм дээр чи битгий жишүү. Жишүүгээр цаагаад дүрлэхсээр одоо хүүхдүүд ямар юм болно? Амархан ийм урууган гэдэг. Ийм толгой гарах гэдэг. Энэ чинь нэг учраас. Бас нэг нь бол энэ нуруугийн жахан доошоо яг урт шиг татав. Энийг хэлж өгөхгүй хүүхдүүд нуруугийн татвах болоод тэр чинь ямар янз бол энэ хүүхдүүд чинь энийг сайн гаргачаад энэ нуруу гарахгүй хойш ингэ татах гэдэг. Энийг сэргийлэхийн тулд энэ толгой шүд болоод энэ нурууг нь сайхан хэлээ өгч хөө. Хойш ингээд нуруу гатаа энэ төртөд бичиж болно гэдгийг хэлээ өгч хөө. Энэ хүүхдүүд энэ үсгийг чинь одоо эхлээсээ бичнэ. Ингээ эхлээ бичихэд гэрээ ахмад болсон усад ажиглаад энэ хүүхдүүд энэ чинь би одоо үсэг бичиж гэнэ гэсэн тийм төрөл өгдөг шиг эхлэв гэсэн. Ямар төрөл энэ ямар хөрх шувуу шиг нэг зураг зурж ийн гэсэн. Тэр хүүхдүүдэд тэр бичих болоо тэр сэтгүүхэн бүр тэн дээр төвлөр байж идэв. За тэгээ ингээд тэрийг миний хүүхэд миний охин сайхан бичиж байгаа. Миний ондор шамбал бүр болно. Ямар гоё бичдэг юм бэ? Ингээд энэ болсрыг нь дасгал дээрээ хэд удаа бичнэ? Энэ 5 шугамтай энэ 1 шугамтай